Дугаар жарны гал бичин жилийн сар шинийн баярыг угтан хөхөгчөн хон жилийн тэргүүний баг хамт олон аймгийн хөдөлмөрийн аварга алдартнуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Дархуул аймгийн нутгийн удирдлагын ордонд боллоо. Шагналыг Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Тунгалга Эрдэнэ, аймгийн засаг дарга Энхолд засаг даргын орлогч Бат Эрдэнэ, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Сүхбаатар нар гардууллаа. Улсын хурлын дахин уулынхаа бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлийн төлөө оюун ухаан, авиас чадвар, бие сэтгэлийн харамгүй зориулсан ажиллаж байгаа тэргүүний байгууллага хамт олон аймгийн хөдөлмөрийн аваргууд та бүдийнхээ хийж бүтээсэн хөдөлмөр алдар баяраар дахиншуулбад үргэлж бахархаж байдаг лээ. Өдрийн модж буй бэлгийн тооллын 17 дугаар жарны согтоог чимээх хөгжин жил дахиншуулын хувьд амжилт бүтээхээр дүүрэн номлож иргэдэд үзүүлж буй төрийн хөгжлийн чанар хүртээмжийн байдалд яг хандлага гарч хурал засаг даргаас орж буй шийдвэрүүдэд иргэд олон нийтийн санал санаачлал тусгалаа олж эдийн оролцоо гүйцэн иргэдийн эрүүл хайргүй орчин амьдрах хүслийг бүрдүүлэх талаар өрнөсөн ажлууд зохиолдуулаад өгсөн зэргийг та бүхэнд болгоход таатай байна. Дархуул аймгийн төрийн захиргааны байгууллагуудын хөдөлмөрийн аваргаар Орхон сумын засаг даргын тамгын газрын дарга Дэлгэр Жаргал, хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагуудын хөдөлмөрийн аваргаар Онцгой байдлын газрын Шарын гол сумдах гал унтраах аврах 55 дугаар ангийн захирагч Онцгой байдлын Дэд Хурандаа Баатар, аймгийн санхүүгийн салбарын хөдөлмөрийн аваргаар санхүү төрийн сангийн хилцээний дарга Жаргал сайхан, эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аваргаар Хардтай шүдний эмнэлгийн захирал Димитр Авдан, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн аваргаар залуучууд театрын уран сайхны удирдагч Саран Чимэг, боловсролын салбарын хөдөлмөрийн аваргаар Буянбат, аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн аваргаар Дархан Минж компани үргэлжлэгчин Очирбат, дэд бүтцийн салбарын хөдөлмөрийн аваргаар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчөд компани, төвийн бүсийн салбарын засварын албаны агаарын шугамын монтёр Бавуудорж, худалдаа үйлчилгээний байгууллагуудын хөдөлмөрийн аваргаар Дархан зочид буудлын зоогийн газрын тогооч Алтан цэцэг нар шалгарсан байна. Энэ өдөр боловсрол салбарын хөдөлмөр аваргуулсанд маш их баяртай байна. Энэ Дархуул аймгийн боловсролын салбар тэр тусмаа сургуулийн өмнөх боловсролын салбарт энэ улиран одож байгаа 2015 онд бол маш их хөрөнгө оруулалт орж ирсэн. Энд одоо бид 4 шин цэцэрлэг, 5 шин цэцэрлэг барьж байгуулсан. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдийн төвшин бол одоо 91% хүрсэн байгаа. Энэ 2011 оноос хойш бид одоо Дархуул аймагт сургуулийн өмнөх боловсролд хамрагдахын тоог нэмэгдүүлэх хувийн өсөхийн тулд бид зохих төлөвлөгөөтэй ажилласны үр дүнд одоо энэ онд 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Энэ улиран очоо хон жилдээ байгууллага аймгийн хөдөлмөрийн аваргуулсанд баяртай байна. Энэ бол одоо энэ манай худалдаа үйлчилгээний салбар тэн дундаа салбарууд дундаас одоо манай компани үйл ажиллагааг тийм манай ариун зэя захиралтай Дархан зочид хувьцаат компани хамт олонны минь одоо хөдөлмөр бүтээлийг үнэлсэн үнэлт олоо гэж бодож байна. Тэгшний салбарт одоо би 25 жил ажиллаж байна. Тэгээ 25 жил ажиллахдаа ер нь бол Дархан зочид 91 оноос ажилласандаа нэг салбартаа нэг байгууллагатаа ингэж ажиллаж байна. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тууштай ууггүй хөдөлмөрлөж гаргасан амжилт хичээл зүтгэлийг нь аймгийн төр захиргааны байгууллагаас өндрөөр үнэл аймгийн сайн малчин цол тэмдгээр Хонгор сумын 2 дугаар багийн малчин Бат Хуйгийг аймгийн тэргүүний тариаланч цол тэмдгээр Дархан сумын 10 дугаар багийн иргэн Бачаргал нарыг мөн энэ үеэр шагналаа. 1983 оноос хойш мал малж эдгээс 30 жил мал малж байна. 30 жил мал маллахдаа би малыг 2000 көргсөн 5 мачин тусдан гаргасан. Тэгээд өдөө хүртэл авчаа сайхан малч юмна. Улаа загалмааны нийгмийг 50% сайн бийж байсан би. Сум орон нутгийнхаа хөгжилийн сангад бол бас нэг хувь нэмэр оруулахыг зүтгэж явдаг. Өнөөдөр манай аймгийн сумдын 2015 оны тэргүүний багаар Орхон сумын Баян үлзэд баг, Дархан сумын төвийн багуудаас 2015 оны аймгийн тэргүүний багаар Дархан сумын 6 дугаар баг шалгарсан байна. 2015 оны аймгийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олноор Дархан ус сувг компани, шинээр ажлын байрууд бий болгосон хамт олноор Эконос компани, орон нутгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулсан хамт олноор Дархан нэхий компаниуд тус шалгарч шагналаа, аймгийн удирдлагуудаас гартаа авлаа. Хөхөгчөн 20 жилдээ өөрсдийн итгэх зүтгэл хөдөлмөр бүтээлээрээ манлайлан ажилласан баг аж ахуй нэгж хамт олон аймгийн хөдөлмөрийн аварга алдартнуудаа баяр хүргье.